Сайн байцгаана уу? Өнөөдөр удирдах урлагийн талаар ярилцъя. За, их сургуулиуд тэг хүмүүс их сургуулаа төгсөөд ажил дээр гараад одоо менежер жишээлбэл менежерийн алба ч юм уу эсвэл одоо захирлын албанд одоо байгаа эрхэлж байгаа хүмүүс одоо Америкт одоо заавалж тэр удирдах манлайлагтай чадвартай байх шаардлагатай байдаг. Энэ чадваруудыг одоо дэмжих зорилгоор маш олон төрлийн одоо сургалтууд явж идэг. Манлайлах, удирдах, хүн ер нь бусдыг удирдах, даа ялангуяа менежер, захирал менежер ч гэхгүй ер нь бол зүгээр жирийн ажил хийдэг хүмүүс ч гэсэн удирдах чадвар хэрэгтэй. Яагаад гэвэл үр хүүхдүүдээ бас гаргаж ин өсгөж байна. Тэр чинь бас нэг ёсны хүүхдүүдэд өсгөж байгаа ч гэсэн бас мөн удирдаад одоо манлайлаж явж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол ерөөсө хүн болгон заавал байх шаардлагатай чадвараа гэж ер нь Америкийн компаниуд одоо авч үздэг. За тэгээд энэ одоо чадварыг эзэмшин хүмүүсийг бас ажилд одоо авах тийм өсөл сонирхолтой байдаг. За тэгээд мэдээж би одоо хувь хүний хөгжлийн сургалтаар ментортойгоо Bob Proctor ментортойгоо ажилласан. Суралцсан. За Америкт бас хүмүүст одоо хувь хүний хөгжлийн талаар хичээл би зааж исэн. Тэгээд бас л над дээр одоо хичээл авч байгаа хүмүүс дандаа энэ удирдах манлайлах чадварыг одоо эзэмшихийг хүсдэг. За тэгээд хичээл ордог. Хичээлийн гол зорилго нь юу вэ гэхээр хамгийн гол нь хүн эхлээд бусад хүмүүсийг удирдахаасаа илүү манлайлахаасаа илүү хамгийн эхлээд номерт өөрийгөө удирдах сурах хэрэгтэй. Өөрийгөө удирдах чадахгүй хүн бусдыг бүрэн дүүрэн удирдах боломжгүй байдаг. Тэгэхээр өөрийгөө удирж өөрийгөө манлайлах хамгийн нэгдүгээр алхам бол өөрийгөө ойлгох. Өөрийгөө давуу талыг ойлгох, сул талыг ойлгох, ямар төрлийн програмтай байгаагаа ойлгох, ямар төрлийн траума, жоохон байхдаа одоо хүүхэд байхдаа ямар төрлийн сэтгэлийн траума авсан. Одоо тэгээд сэтгэл хөдлөлөө гэд өөрийгөө одоо бүрэн дүрэн ойлгох, өөрийгөө хэн бэ гэдгийг бас ойлгох. Маш олон хүмүүс өөрийгөө ойлгохгүй, мэдгүй явж идэг. За тэгээд та яг хэн бэ гэж асуухад энэ асуултанд хариулж чадах хүн маш ховор байдаг. Танаас би асууя. Та хэн бэ? Коммент хэсэгт та нар өөртөө та хэн бэ гэдэг асуултанд хариулаад бичээрэй. За тэгээд нэгдүгээр ингээ хүн өөрийгөө ойлгох нь чухал юм байна. Хоёр дахьт нь мэдээж өөрийгөө ойлгосныхаа хэрээр өөрийгөө эмчлэх, тэр траумагаа эмчилж гаргах бас маш чухал байдаг. Гуравдугаарт нь болохоор өөрийгөө манлайлаад удирдах одоо алхам болж байгаа. За өөрийгөө манлайлж удирдана гэдэг нь хамгийн нэг юу вэ гэхээр хатуужилтай байх хэрэгтэй. Сэтгэлийн хатуужилтай байх хэрэгтэй. Хатуужил гэдэг үгийн тодорхойлолт өөртөө тушаал өгөөд тэр тушаалаа гүйцэтгэхийг одоо хэлж байгаа. Тэгэхээр өөртөө ямар нэгэн зүйл хэлээд жишээлбэл би одоо энэ сошиал медиа одоо Instagram ч юм уу юу гэдэг нь энэ сошиал медиа дээр би өнөөдөр жишээлбэл 30 минут сошиал медиа үзнэ гэд утсан дээр 30 минутын тавиад тэгээд яг таймер дээр 30 минут болохоор яг уцаа ингээд тавиад тэр өдөржингөө одоо сошиал медиа үүсэхгүй орондоо орохдоо уцаа авч орохгүй ойл руу уцаа авч орохгүй ч гэдэг юм уу ерөөсөө ингээд ямар нэгэн яг өөртөө юу хийсэн тэрнийгээ тэр тушаалаа өөрөө дагаад биелүүлээд явахыг хатуужил гэж байгаа. Тэгээд удирдах ерөөсөө өөрийгөө удирдах хамгийн нэг эхний алхам бөгөөд чадвар нь болохоор тэр хатуужилыг суулгах хэрэгтэй баг. Би өмнөх бичлэгтээ бас энгийн аргаар өдөр тутамдаа яаж хатуужил суулгах талаарх бичлэг хийсэн байгаа. Та нар хэрвээ үзэж амжааг бол тэр бичлэгийг үзээрэй. За тэгээд өөрийгөө бүрэн дүүрэн удирдах чадсан хүн бусад хүмүүсийг одоо бүрэн дүүрэн удирдана гэсэн. Тэгэхээр манлайлагч гэдэг хүнийг одоо бас одоо компани захирал болоод олон одоо ажилчдыг одоо удирдах явж байгаа хүнийг автоматар манлайлагч гэж бас хэлдэг үү. Америкт бол тодорхой тэр дүрэн байдаг. Манлайлагч гэдэг бол өөрөө ингээд үлгэр дуурайлаараад бусдад ийм байх ёстой шүү, ийм стандарттай байх ёстой шүү, ингэх ёстой шүү гэд өөрхөн биеэр яг үлгэр дуурайлт үзүүлээд хүмүүстэй явж байгаа тэр хүнийг манлайлагч гэж хэлдэг. Гэтэл өөр бас нэг төрлийн
хүмүүс байна. Тэр болохоор ерөөсөө бас л нэг компани одоо жишээлбэл удирдах явж байгаа олон ажилчтай тэднийг удирддаг. Гэхдээ ерөөсөө өөрөө үлгэр дуурайл болж үзүүлэхгүйгээр л хүмүүсийг загнаад ч юм уу те зандраад ч юм уу чи тэгэж хийх хэрэгтэй, ингэж хийх хэрэгтэй, тэг ингээд одоо ийм одоо хандлагатай бас захирлууд бас зөндөө байгаа. Энэ захирлууд бол ерөөсөө яг тэр өөрийгөө удирдах чадаагүй байна, өөрийгөө ойлгож чадаагүй байна гэсэн. Тэг яагаад энэ заавал манлайлаад өөрийгөө эхлээд манлайлж удирдчиад хүн удирдах нь чухал вэ гэх юм бол тэдгээр удирдагчид хүндлэлийг өөртөө бий болгож идэг. Зүгээр чи тийм юм хий, ийм юм хий гэдэг ингээд загнаа зандраад одоо хүчээр одоо өөрийнхөө одоо тэр захирлынхаа тэр нэр хүн дээр одоо хүмүүийг одоо айлгаад ч юм уу сүрдүүлээд ч юм уу тэгэж ажил хийж байгаа хүн бол тэр бол жинхэнэ удирдагч биш. Өөрийгөө удирдах сураагүй, өөрийгөө удирдах чадаагүй хүн байна гэсэн. Тэгээд мэдээж тэр олонний хүндлэл хүртэн гэдэг бол одоо хэдэн зуун сая төгрөг олж авснаас илүү тэр гайхамшигтай сайхан мэдрэмжийг хүнд өгч идэг. Хүндлэлийг олонний хүндлэлийг жинхэнэ хүндлэлийг мөнгөөр худалдаж авах боломжгүй байдаг. Хүндлэлийг жинхэнэ манлайлагч, жинхэнэ удирдагч нар олж авдаг. Тэгээд тэр өөрийгөө эхлээд удирдсан, өөрийгөө манлайлцсан, өөрийгөө ойлгоцсон тэр одоо удирдагч нар жинхэнэ хүндлэлийг олж авдаг байгаа. За тэгээд та нартай бас өнөөдрөөс эхлээд заавал компани захирал байх шаардлагагүй. Тэгээ зүгээр жирийн ажил хийдэг, жирийн хүн хөтөл өөрийгөө удирдах сурах, өөрийгөө манлайд сурах нь хамгийн чухал зүйлээ. Яагаад гэвэл таны амьдралыг зөвхөн та өөрөө л бүтээн. Та өөрийнхөө амьдралыг гайхамшигтайгаар өөрийнхөө хүснээр одоо өөрийнхөө мөрөөцнөөр одоо тэгж бүтээх бүрэн боломж хүн болгонд байдаг. Гэхдээ тэгж бүтээхийн тулд та эхлээд өөрийгөө удирдах сурах хэрэгтэй. Өөрийгөө удирдах сураагүй тохиолдолд өөрийнхөө амьдралыг өөрийнхөө хүснээр бүтээх боломжгүй байдаг. Тэгэхээр та нартаа бас уриалъя. Өнөөдрөөс эхлээд өөрийгөө удирдаарай. Өнөөдрөөс эхлээд өөрийгөө ойлгож эхлээрэй. За тэгээ коммент хэсэгт нь та хэн бэ гэдэг асуултанд өөрөөрөө хариулаад бичээрэй. За баярлалаа.